За өнөөдрийн манай хэрвээ та оолго And Global Systems-ийн офис дээр ирсэн байна. And Global Systems компани гэхээр манай монголчуудын сүүлийн үед нэлээд дуулж байгаа D&D менежер гэдэг холбоотой компаниуд ихтэй. Хамгийн гол нь өнөөдрийн зочин маань энэ компани үүсгэн байгуулагч захирал Анарыг урьж оролцуулж байгаа. Анар захиралтай бас баярлалаа. Хамгийн гол нь урьж оролцуулж байгаа шалтгаан өнгөрсөн ч одоо баг 10 хэд 20-од дугаарыг хэрвээ та гэдэг агуулгаар явуулсан. Явахдаа яг IT-ийн чиглэлийн мэдээллийн технологийн чиглэлийн хүн өнөөдөр баг өөрөө анхныхан болж байгаа. Энэ одоо өөрөө орчин үеийн тэрэн чиг хандлага болчиход байгаа салбар шүү дээ. Тэгээд өөрөөс чинь нэг асуух гэж байгаа асуулт болохоор хэрвээ та Монголын мэдээллийн технологийн IT-ийн салбарт томоохон зөвлөл хийх боломж ирэх мэдл гарвал яг юу хийх вэ? Тийм тодорхой хариулт өгөөч гэж хүсэж байгаа. Тэгэхээр яг одоо манай Монгол улсч бол уул уурхай өндөр хөгжсөн улс. Эдийн засгийн уул уурхай дээр тогтож байна. Мэдээлэл технологи харилцаа холбооны салбар, банк санхүүгийн салбар бол манайх бол харьцангуйгаар л хөгжсөн, өндөр хөгжсөн. Азийн бусад улсууд бол дэлхийн бусад улсуудтай харьцуулбал мэдээж Европын түвшинд ч юм уу Японы түвшинд хүрээгүй ч гэсэн өнөөдрийн байгууллагын улсын эдийн засгийн харьцуулбал өндөр хөгжсөн улс. Банк санхүүгийн салбар тэр мэдээлэл технологийн салбарч тэр. Тэгэхээр нөгөө миний хувьд бол ямар нэгэн улс төрөвч биш. Тэгэхээр бодлого боловсруулалтын хувьд бол зүгээр сайн мэдэхгүй. Гэхдээ миний бодож хүсэж явдаг нь бол юу гэхээр бид ингээд нэгэнтээ боломж байна. Нэгэнтээ хөгжлийн бас нэгэн тийм хойно бол хоцрогдсон биш. Мэдээлэл технологи банк санхүүгийн салбар маань нэлээд тэргүүлэх шатанд яваа. Гэхдээ ирээдүйд харагдаж байгаа нэг айдас юу юм бэ гэхээр бидний дэлхийн мэдээлэл технологи салбар ялангуяа маш хурцтай хөгжиж яваа. Энэ бол дэлхийн улс болгон л ишиг анхаарал бодлогоо тавьж хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ тал дээр манайх сул бол. Тэгэхээр энэ дээр нэг хэд хэдэн хүчин зүйл байгаа. Хамгийн гол ихлүү санаа зовж байгаа юм бол нөгөө хөрөнгө оруулалт санхүүгийн орчин гэхээсээ илүү боловсон хүчний асуудал аяг хүнд байна. Салбарын боловсон хүч. Энэ боловсон хүчнийг мэтгэж байгаа бодлого, суур бодлого, сургалтын систем нь бол аяг хоцрогдсон байна. Энэ дээрээ сайн анхаарал хандлт, бодлого хандуулж хөрөнгө оруулалт хийхгүй бол дараагийн 10 жилийн дараа бид нар боловсон хүчний дутагдлалд орж эхэлнэ. Дижитал шийдэлт буюу цахим шийдэлтээр орж ирснээр бүхэл компаниуд автоматжиж ирнэ. Бүхэл компаниуд мэдээллийн технологи дээр суурилж ирнэ. Тэр үед бол эрэлт маш их өснө. Гэтэл яг ирээдүйн эрэлтийн хандлагыг харахад манайх бол боловсон хүчин бол маш их дутагдaltaй болно. Сүүлийн 2 жилд бол бидний хандж байгаагаар Монголд бол хамгийн хурдтай цалин өсөж байгаа мэрэгчлэлтэнгүүд бол мэдээллийн технологийн мэрэгчлэлтэнгүүд. Энэ дэлхийн чиг хандлагч тийм байгаа, монголч тийм байгаа. За мэдээж нөгөө боловсролын салбар маань өөрөө бодлогоо ирээдүйн боловсон хүчин сургалтын систем дээр хүчтэй тавьж зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байх. Тийг талаас. Нөгөө талаас улсын зүгээс авч ирэх юм бол одоо энийг Монгол улсын руу инновац технологи гэдэг юмыг тэргүүлэх байр суурьтай эдийн засгийг солонгоруулах дараагийн орлогын их үүсвэр гэж тооцоолоод тэрэн дээрээ бол тусдаа бие даасан хүчрхийг бодлого гаргах хэрэгтэй. Магадгүй уул уурхай яам гэдэгтэй адилхан инновацийн яам ч юм уу. Тийм бол байх хэрэгтэй. Одоо л мэдээлэл харилцаа холбоо технологийн газар гэж байгаа, сангийн яам гэж байгаа. Гэтэл энэс илүү хурцтай байх тийм яам байгуулах хэрэгтэй. Тэр яам нь өөрөө sandbox-ийн журам гэдэг юм хурцаад. Одоо бол өндөр хөгжсөн орнууд sandbox үе туршилтын хууль эрх зүйн орчин үүсгэж байгаа. Гэтэл тэдгээрт бол нөх хууль эрх зүйн өндөр хөгжижсэн байдаг учраас маш их хатуу байдаг учраас шинэ инновац гэдэг юм чи өөрөө ямар нэгэн байдлаар хууль эрх зүй зөрчиж тесрэлт хийж байгаа. Тэгэхээр анар зөвчлөө яриагаа жоохон хүмүүст илүү ойлгомжтой болох үүднээс жоохон зэгцлүүл ингээд саяных нийлээд нэг зүйлүү аль эсвэл одоо миний сонсноор бол за нэгдүгüүрт нь боловсон хүчний асуудал их чухал байна. Хоёрдугаарт нь инновацийг бүр төрийн бодлого яамны түвшинд гаргаж ирээ. Гуравдугаарт нь сэндбокс гэдэг зүйлийн тухай яриад байна да. Тий, инновацийн яам нь өөрөө тэрийг хариуцаад хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Сэндбокс гэдэг жоохон тодорхойлвол яг энэ нь бол өөрөө монголоор одоо яг юу тайлбарлах мэдгүй. Одоо шинэ гарч ирж байгаа ажил үйлчлэгээ бүтээгдэхүүнд зориулсан тусдаа хууль эрх зүйн орчин юм байна. Тэгэхээр шинээр гарч байгаа юм чинь нөгөө харилцаа учир зүгийг мэдэхгүй болохоор зохицуултаа бас мэдэхгүй болчихж байгаа шүү. Тэгэхээр яаж чинь өөрөө одоогийн байгаа хууль эрх зүйн зохицуулт тэр шинэ юм боодог байхгүй юу? Ерөөсөө дэлхийн бүх улс тийм. Ялангуяа өндөр хөгжилтэй улс бол бүр тэр нь айгүй хатуу боодог. Манайд бол одоогор давуу тал нь зохицуулт бас
тийм айхтар хатуу биш байгаа. Энэ нь өөрөө боломж. Гэхдээ энэ бас зохицуулахгүй байгаа ч өөр асуудал таахгүй. Жишээ нь одоо бас их ухаалаг өндөр хөгжсөн улсууд байна л да. Сингапур шинэ технологи гарч ирлээ, шинэ үйлчлэгээ гарч ирлээ. Зохицуулалт байхгүй бол тэрийг хааж боодоггүй. Тэрийг гаргаж ирээд массыг хамраад үнэхээр асуудал үүсэх үед нь зохицуулалтанд оруулдаг. Гэтэл манайх болон Орос гэх мэтлэн нийгмийн улсууд нь яаж байгаа гэхээр зохицуулалтанд ороогүй шинийхэн томоохон инновацийн бүтээгдэхүүн үйлчлэгээ гарч ирэхээр тэрийг зохицуулахгүй учраас нь тодорхой хэмжээгээр хаагаад боогод идэх. Тэгэхээр энэ бодлогоо нэгдүгürt өөрчлөх хэрэгтэй. Харьцангуйгаар би одоо миний туршлагаас харахад бол Монгол улс тэрэн дээр гайгүй. Гэхдээ инновацийн яамн тэр хууль эрх зүйн бүр таатай орчныг бүрдүүлээд тэр sandbox гэдэг юмыг илүү ач холбогдолтой байгаад санхүүгийн салбарт, мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарт, магадгүй уул уурхайн салбарт бүр ганц Монголын гэлтгүй дэлхийн инновацууд Монголд орж ирээд шинэ бүтээл их боломжийг нээж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэх юм бол одоо хөрөнгө оруулалт ч маш их орж ирнэ. Дээрээс нь магадгүй тэр инновацийн яам нь том технологиудын туршилт хийгээд амжилттай болох үндэс суурийг тавьж өгснийхээ хариуд бид нар Монгол улсын засгийн газар нь өөрөө тэр патентын тодорхой үеийг эзэмших энэ чиг нь. Тэгэхээр яг та нарын ажиллаж байгаа салбарч нэгдүгürt мэдээллийн технологи тэгээд санхүүгийн сегментэд илүү төлөв ажиллаад байгаа шиг шүү дээ. Ер нь зүгээр та нарын алсын хараа чи малис өөрийн чин бодлоор Монголын мэдээллийн технологийн салбар одоо ирээдүйд аль зүг рүү энэ олон сегментүүдээс энэ олон бизнесүүдээс аль зүг рүү нь явбал илүү одоо боломжтой бай, өөр өгөөжтэй бай гэж боддгийг. Монгол улс хүссэн үсээгүй энэ мэдээлэл цахим шилжилтэнд угаасаа хурцтай явж байгаа, өшөөж хурцтай орох хэрэгтэй байгаа. Бүхэл компаниуд цахим шилжилт рүү шилжинэ. Тэгэхээр нөгөө л боловсон хүчин дутагдaltaй байгаад эхлэх юм бол бид нар энэ тэргүүлэх юм уу одоо ирээдүйд тэргүүлэх боломжийг алдна л гэсэн үг л дээ. Боловсны хүчний асуудал чи өнөөдөр манад их асуудалтай байгаа шүү дээ. Одоо тэр төгсөөд гарч байгаа залуучууд нь үнэндээ хэрэггүй ажлын байр, хэрэггүй мэрэгчлэр хэдэн жил сураал тэгээд ажил хүчүүдийн нэгнд орж идэх тийм. Гэтэл алсын одоо ингээд тулаад ирсэн байгаа энэ ажлын байр танаа салбарын боловсон хүчний бодлого үнэндээ бол хэцүү болсон байна шүү дээ. Би бас инкетемс төгсөж ирсэн өнгөрсөн сургуулийн ой болоод очихгүй юу. Тэгэл яг мэдээллийн технологийн салбар нь тараад бутраад нийлээд ингээд явцсан ихтэл тийм сонир байдал харагдаж байна лээ. Яг энэ дээр л харин нэг өсрэлт хийх хэрэгтэй байгаа даа. Яг тэгэхээр манай хууль эрх зүйн орчинч тэр одоо sandbox-ийн журамд ч тэр боловсролын системч тэр одоо би бол сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ харж байгаагаар бол дандаа бусдын туршлаган дээрээс суурлаад хамгийн боломжтой хөлбөрийг нутагшуулах хэлбэрээр яваад байгаа. Гэтэл өөрөө баруунд чинь ялангуяа сургалтын систем гэдэг чинь маш хурцтайгаар өөрчлөгдөд байгаа хгүй. Ягаад гэвэл шинэ гарч ирж байгаа залуу үеийн чинь сэтгэхгүй ондоо байна. Шаардлага ондоо байна, хурд ондоо байна. Заавал нэг мэрэгжлэр мэрэгших шаардлагатай. Хүн өдөр болгон сурах шаардлагатай. Ер нь бол их одоо байнга суралцдаг хүн байхгүй бол амьд явахад хэцүү нэг юм ирж байгаа. Тэгэхээр яг энтэйгэд уялдаад нэг сургалтын систем маань өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгэхээр боловсролын системийг бол зориг гаргаад тэр одоо ирээдүйн чиг хандлага тааруулсан зоригтой л сургалтын системийг нэвтрүүлэх хэрэгтэй байх л та. Гэтэ цаана нь бол мэдээж хэрэгжүүлж болохгүй маш олон хүчин зүйл байгаа байх. Бид нар болохоор одоо яаж ийм нөхөр 10 20 жил яваад туршсан системийг хойноос нь хөөж нутагшуулад байгаа байхгүй. Тэрний оронд жоохон төрүүлэх байдлаар жишээ нь одоо энийг бол Эстон бол маш гайхамшигтай хийж байна. Тэ Норвеги, Скандинав орнууд сургалтын системийг бол маш гайхамшигтай нэвтрүүлчихсэн. Тэнд бол заавал нөгөө дунд сургууль, бага сургуульд бол математик, суурь шинжилгээ ухааныг гүнзгийрүүл заахгүй байна. Яагаад гэвэл тэр хүн өөрөө юун дээр илүү сонирхолтой, тэр хүсэл мөрөөдлийн дагаж төвлөржүүлэх, тэр хүнийг нь хувь хүнийг илрүүлэх тал дээр нь илүү ажиллаж байна. Одоо сая чиний хэлдэгтэй салбарын боловсон хүчин гэдэг чинь зүгээр нэг өнөөдрийн боловсон хүчний асуудал биш, бүрийн салбарын бүр Монгол улсын боловсролын тогтолцоог энэ орчин үеийн энэ чиг хандлагад зориулж өөрчлөх шаардлагатай байна. Энэ чиглэлд томоохон ажил хийх хэрэгтэй байна л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Гол нь одоо өөр нэг асуудал зөв миний хувьд ч гэсэн нийтийн хувьд олон хүмүүсийн хувьд бас ингэж эргэлзээ байгаа нь Монголд чинь мэдээллийн технологийн салбарч одоо өнцөндөө 30 жил яваад бас тэгэл нөгөө локал хөгжүүлж байгаа ийм системүүд ихэнх нь бас их амжилтгүй болол явж байгаа. Яг бодит байдал дээр танаах болохоор яг ингээд нэг локал системийг ингээд бие даасан системүүдийг илүү сайн амжилттай хөгжүүлээд хүмүүст илүү тийм урам зориг өгöd байгаа байхгүй. Яг одоо тэр чинь нэг технологич өөрөө дотроо олон суурь ойлголтууд байгаа. Жишээ нь Google бол үйлчлэг үзүүлж байгаа компани, Oracle бол дэд үтц тий.
Тэгэхээр энэ утгаараа аваад үзэх юм бол бид нар аль алийг хэрэглэх хэрэгтэй л доо. Бид нар бол хоорондоо нэгт уялдаж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр яг хоо хөгжүүлэлтийн хувьд аваад үзэх юм бол манай салбарын мэдээлэл харилцаа холбоо технологи болон инновацийн салбарын залуучууд маань хүсэл эрмэлзэл чадвар сайтай ч гэсэн яг том систем хийгээд урт хугацаанд найдвартай хөгжүүлэх суурь нь бол бас байхгүй байна. Яг тэр одоо бол яг манай компанийн хувьд бол яг айгүй том сорил болж байна л да. Яаж бид нар Microsoft шиг, Oracle шиг томоохон системийг урт хугацаанд маш олон сая хэрэглэгчдээр суурилж тууштай хөгжүүлдэг болох уу? Тэгэнгүүт энэ нь өөрөө эргэлийг боловсруулж очих. Яг гэвэл нөгөө одоо манад байгаа мэдээлэл харилцаа холбоо технологийн инженеруудын чадвар бол яг сургалтын системээсээ сайн биш. Энэ бол хуучин социализмын үеийн математик суурь сайтай байсан сургалтын системийн давуу тал. За тэгээд интернет нээлттэй болсноор өөрснөө суралцж байгаа залуусыг өөрсдийнх нь хүчин зүтгэл байгаа учраас сайн явж байгаа. Гэхдээ нөгөө нэг системтэй ажил сурах гэдэг юмыг яг сургуулаар заах хэрэгтэй. Тэрийг ерөөсөө заагаагүй. Хувийн өөрснөө сурсан гэхдээ системтэй ажил сураагүй. За мэдээж нөгөө суурь математикийн чадвар байгаа ч гэсэн тэр системтэйгээр том системийг бүтээх сургалтын бааз суурь нь ороогүй. Одоо манайх энэ асуудлыг яаж хийж ийм гэхээр тэр Apple-д, тэр Google-д, за Amazon-д ажиллаж исэн яг одоо тэр ажиллаж исэн туршлагатай хүмүүсийг ороо тэр туршлагыг нотгшуулах замаар л яваад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бид нар боловсролын системийн дагуулдлыг өөр аргаар нөхөд байгааг хэлэх хэрэгтэй. За тэгээд урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өгсөн анар захиралд баярлалаа. Бид нар оролцогчдоо нэг юм жижигхэн сувнир бэлгэлдэг. За хэрвээ та явчихсан. Гэхдээ бас утгач ёстой. Дэлхийн жижигхэн бөмбөрцөг глобус. Энэ бас одоо дэлхийн хэмжээний мэдлэгийг монголчуудаа тэр тусмаа бас тодорхой юм шийдлийн төвшөнд хуваалцж байгаа энэ зочдтой бас дурсгал болгож үлдээж байгаа. За их баярлалаа. Тэр тусмаа танаа салбар бол жинхэнэ дэлхийдээ холбогдож байгаа салбар. Их бэлгшээлтэй сайхан бэлэг байна. Манай компани чинь глобал гэдэг нэртэй шүү дээ. Бас тийм. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд анар захирлын яриа бас их тийм сонирхолтой байна. Энэ салбартаа юу хийх вэ гэдэг дээр ярьж байгаа тэр сайн салбарын боловсон хүчний асуудал гэдэг хэдийгээр ганцхан өгүүлбэр юм шиг мөртлөө яг боловсон хүчний асуудал гэдгийн цаана бүр энэ Монголын одоо энэ орчин үеийн боловсролын тогтолцоогоо бүр шинээр эргэж харах хэрэгтэй. Энийн дээр томоохон тийм эрс өөрчлөлтийн шинжтэй бодлогын өөрчлөлтүүд заавал хийх ёстой. Ингэж ээж монголчууд мэдлэг шингэсэн уул уурхаан бус мус гэдэг хэлдэг бүхий зүйлүүдэд шийдэх боломж гарна гэж анар захирал ярьж байна. Хоёрдугаарт нь ер нь монголчууд цөөн тоотоо бас ийм аслагдмал үндэсний хувьд энэ инновац гэдэг зүйлийг бүр төрийн бодлогын төвшөнд буюу одоо бүр бодлого шийдвэр гаргах хуудас бараг тустай бие даасан яам бол цаашид ажиллаж ээж монголчуудын инновац мэдлэг гэдэг зүйлийг бодитоороо бид нар энэний үр дүн хүрч амжилтанд хүрнэ. Энэ салбарт инновац гэдэг тэр тусмаа санхүүгийн салбарт технологийн асуудал монголчуудын хувьд тодорхой илүү алхам хийчихэд байгаа. Энэ бол биднэрт бас амжилт гаргаж ажиллаж болох нь гэдэг нь ингээ батлагдаж нотлогдсон салбараа. Тэгээ 3 дугаар ярьж байгаа зүгээр нь сэндбокс буюу тэр шин гарч байгаа мэдлэг, шин гарч байгаа харилцааг хэрхэн яаж бүр зохицуулахгүй баяхгүй, бүр хатуу хориг саад болохгүй дундуур нь зөв авч явахын тулд одооноос эхлээд бид энэ дээр ингээд зөв бодлогоо гаргаж явбал Монголд ажиллаж байгаа мэдээллийн технологийнхны хувьд хоёрдугаарт нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ч Монгол өөрөө таатай орчин болоод бас хөгжих боломж би энэ чиглэлд томоохон ажил хийх байсан гэж хэлж байна. Тэгээ анар захиралдаа баярлалаа. За баярлалаа. За